Цаа миний YouTube channel тавтаа морил өнөөдрийн болсон явдлаар би та нарт нэг алга болсон эмэгтэйгийн талаар ярьж өгнө. Тэгээ миний сонсон подкаст бол би энд тавьчээ. Тэгээ доор линкийг хийчээ та нар хүсвэл өөртөө сонсож үзээрэй. За хэдүүлээ шууд эхэлцгээе. 2008 оны 9 сарын ихээр цагдаа нарт нэг Каролин гэдэг эмэгтэй алга болсон гэдэг мэдээлэл ирсэн. Каролин бол 29 настай, маш их баяртай эмэгтэйсэн. Хүмүүс туслах дуртай, сайн дурын ажил хийх дуртай. Каролин өвдгөө гэмтээсэн болохоор ээж аавын Пижо гэдэг хотод амьдардаг байсан. Тэгвэл өвдгөө нь зүгээр болж эхлээд 2008 оны 9 сард буцаад ажил хайж эхэлсэн. Каролинд олон газраас ажлын санал орж ирсэн. Тэгвэл нэг газар нь Каролин ажиллахыг хүсэжсэн. Яагаад гэвэл найз залуу нь тэр газар ажилладаг байсан байна. Каролин гэрийнхэн тэгээд бас найзуудаа ерөөсөө ажил хайж гэнэ гэдгээ талаар хэлээгүй хүнд ч ингээд яриаггүй байсан. Тэгтээ их чинь жоохон мэдчихсэн. 4-р өдөр 9 сарын 11-нд ихчт нь Каролинаас мессеж ирсэн. Та надтай цуг Кируна гэдэг хот явах уу? Би нэг ажлын ярилцлагын цагтай болсон. Адилхан өдрийн оройн 10 цагт их чинь Каролин руу би чамтай цуг явж чадахгүй. Би хүүхдээ харах ёстой гэж хэлсэн. Кируна гэдэг хотод тэр Каролин хүсэж байгаа ажил нь байдаг. Тэгээ энэ хот бол байгаа газраас нь 40 милийн цаана гэдэг. 5 өдөр 9 сарын 12-нд дараач өдөр нь Каролин цэнхэр Ford машинтай Кирун руу явж эхэлсэн. Каролин энэ хотод хэдэн найзындаа хонох байсан ярилцлага өгөх өдрүүдтэй. Тэгээ хизээч энэ хот руу очиж чадаагүй. Дараач өдөр 9 сарын 13-нд найзууд нь найз залуу руу залгаад Каролин хайцсан бэ, уцаа авах байхын юу болсон бэ гэж асуусан. Найз залуу нь энэ үед өөр хотод байсан. Бас Каролинтай ярьж чадаагүй, холбогдож чадаагүй болохоор цагдаа нарт Каролиныг алга болсон гэдэг мэдээлэл өгсөн. Эхэндээ цагдаа нар ч гэсэн Каролинтай холбогдох гэж хичээжсэн. Тэгтээ Каролин хариулахгүй байсан. Цагдаа нар бас бүх эмнэлгүүдийг шалгасан. Тэгтээ Каролин ямар ч эмнэлэгт байхгүй байсан. Эргэн тойрных нь хүмүүс бас Каролины явсан, машинтаа явсан замаар нь дагаж явж үзсэн. Тэгтээ юу ч олдоогүй. 2 цагийн үед цагдаа нар уцыг нь мөрдөж эхэлсэн. Тэгэхэд уц нь нээлттэй байна гэж мэдгдсэн. Уцынх нь байгаа газар цагдаа нар очсон чинь хэдэн милийн цаана Каролины машин олцсон. Цэнхэр Ford машин. Тэгтээ тоцсон Каролин байгаагүй. Ганц ундаа чипс харагдсан. Цагдаа нар машин дээр нэг цаас тавиад Каролин чи энийг унших юм бол заавал бид нартай холбогдоорой гэж цаасан дээр бичиж үлдээсэн. Машин нэг зогсоолын газар олдсон. Тэгээд энэ зогсоолын газар бол хол замд явж байгаа хүмүүс зогсдог юм жижигхэн зогсоолын газар гэдэг чинь зүгээр ингэж ордог. Тийм зогсоолын газарт олдсон. 7 цагийн үед цоож онгойлгодог хүн машиныг онгойлгоход зэн курткын дотор нь машин дотор нь байсан. Тэгээ миний хэлснээр нэг кола, чипс байсан, хэдэн баримт, дэлгүүрийн баримт, тэгээ шинэ худалдаж авсан хувцснууд байсан. Гаднаас харахад Каролин зөвхөн 0 орох гэж байгаа юм шиг машинаа үлдээж явсан байсан. Өдөрсөө өдөр 9 сарын 14-нд цагдаа нар Каролины зургийг бас сошиал медиа дээр зурагтаар үзүүлсэн. Хайж ин гэж. Ус, ой мод бүх газраар Каролиныг хайж эхэлсэн. Тэгтээ Каролины эргэн тойрных нь хүмүүс хэлэхдээ Каролин хизээч ой модон дотор жишээ нь төөрөхгүй хүн байсан. Яагаад гэвэл Каролины мэрэгчлэн ой модон дотор яаж амьд гарах вэ гэдэг одоо тиймэрхүү юм байдаг шүү дээ. Одоо ингээд ой модоор зугаалж мугаалдаг тийм мэрэгчлэлтэй эмэгтэйсэн. Тийм болохоор ой модонд яаж төөрөхгүй байсан. Тэгээ миний өмнө хэлснэ Каролин маш баяртай, ямар ч асуудалгүй эмэгтэй, тийм болохоор ямар ч архины асуудал юм уу, хар тамхины асуудлаар алга болохоор хүн биш. Тэгээд маш спортлог хүн. Жишээ нь шивэд даяар дуугаар аялсан. 105 мил дуу унсан. Тийм болохоор Каролина алга болсон байдал нь эргэн тойрных нь хүмүүст амар гайхалтай явдал болсон. Дараагийн өдөр цагдаа нар бас энэ явдлыг зүгээр Каролиныг алга болсон биш, хүнийг хулгайлсан гэдэг явдал болгосон. Одоо мэдээлэл болгож гарч ирсэн. Цагдаа нарт ямар ч нотлох баримт байхгүй. Тэгээд яг юу болсныг мэдэхгүй болохоор эргэн тойрны тэнд амьдардаг хүмүүс харсан юм байна уу, сонссон юм байна уу гэж асуусан. Тэгээд сонссон бол харсан бол мэдээлэл цагдаа нарт өгөөрэй гэж асуусан. 7 хоногийн дараа цагдаа нарт 500 мэдээлэл орж ирсэн. Тэгээ бүх мэдээллүүд нь өөр төрлийн мэдээллүүд байсан. Жишээ нэг нь бол нэг анчаа харьж авахдаа нэг цэнхэр машиныг гинт
хоошоо эргээд чиглэлээ өөрчлөөд явахыг харсан. Маш их хурдтай. Тэгээд нэг өөр эмэгтэй болвол машины хажуугаар өнгөрсөн гэнэ. Тэгээд тэр машин гэрэл нь асаалттай, хаалга нь онгорхоо, багаж нь ч гэсэн онгорхоо байсан. Тэгтээ дотор нь ямар ч хүн байгаагүй гэсэн. Тэгээд зарим хүмүүс нь ч гэсэн нэг эрэгтэй сонио хүнийг харсан. Унаа хааж байгаа эрэгтэй үнэ. Тэгтээ амар сонио нэрийг асуух юм бол нэрээ хэлэхгүй байсан. Амар олон төрлийн мэдээллүүд цагдаа нарт орж ирсэн. Цагдаа нар Каролины машин дотор ясан баримтыг нь харсан чинь нэг дэлгүүрийн баримт байсан. Ийм бензин колонкийн. Тэгээд тийш очиж камерыг харахад Каролины дараа нь яг нэг өөр эрэгтэй хүн дэлгүүрт юм худалдаж авсан юм байна. Тэгээд тэр эрэгтэйгийн талаар мэдээлэл хайсан чинь маш олон нэр орж ирсэн. Тэгтээ хинэн ч таараагүй. Цагдаа нар дахин энэ хавар Каролины хаагаад ерөөсө Каролин олдоогүй. Тийм болохоор цагдаа нар Каролин энэ хавар байхгүй гэж шийдвэр гаргасан. Хэдэн 7 хоног юу ч болоогүй. Тэгтээ нэг мэдээлэл орж ирсэн. Эмгэн өвгөн хоёроос Каролины алга болдог өдөр энэ хоёр шинэ загасны уурга туршиж үзчихсэн байна л да. Тэгээд замдаа явж исэн чинь амар сонин юм харсан. Тэр нь бол тархины хэсэг олдсон зам дээр. Энэ хоёр харчингуудаа амьтныхан болов гэж гайхаж хараад нэлээд удаа харж зогсон гинэ. Тэгээ энэ нь бол 40-50 см урттай байсан. Эргэн тойрноо харсан чинь ямар ч амтан өгсөн байдал байхгүй. Тэгээд энэ хоёр бүр гайхаж агаад буцаад яваад өгсөн. Нэг юм бодоогүй байж идэл дараач өдөр нь нэг эмэгтэй хүн алга болсон гэж мэдээгээр гарч ирсэн. Тэгэхэд энэ хоёр гинт бодож эхлээд за цагдаад мэдээлэл өгье гэж шийдсэн. Дараач өдөр нь энэ хоёр сэрээд цагдаа дээр очихоос өмнө буцаад нөгөө газар руу очиж үзсэн чинь тэр байсан одоо тархины хэсэг нь байхгүй байсан. Хин нэг нь цэвэрлсэн байсан. Тэгээ ямар ч мөр үлдээг байсан. Гэхдээ энэ хоёр заавал хэлэх ёстой гэж одоо цагдаа нарт мэдээлэл өгсөн. Гэхдээ цагдаа нарт энэ үед амар их мэдээлэл ирсэн болохоор цагдаа нар өөрсдөө энэ мэдээллийн амар оройтож уншсан. Орж ирснээсээ 14 хоногийн дараа цагдаа нар энэ мэдээллийг уншсан. 9 сарын 30-нд цагдаа нар энэ газар руу очиж мөрдөн байцаалт хийсэн. Тэгээ олсон юм нь бол энэ газар маш их элсээр дарагдсан байсан. Гэхдээ элсний доотлыг ингээд шүүртэд харсан чинь хүний цус олдсон. Тэгээ бас хүний ясан төрлийн юм олдсон. Нэг хар бэлэн олдсон, хайчилсан, өмд олдсон. Цагдаа нар жоохон оройн нохоодоо энэ газар руу очиж үзсэн байна л да. Тэгээ нохоо 100 метрийн цаана нэг машины дэвсрэг олсон. Энэ машин дэвсрэг дээр бас адилхан цус олдсон. Цагдаа нар энэ машины хевсэг гэж бил. Энэ машины хевсэг ямар машины төрлийнх нь бол гэдгийг бас хайж үзсэн. Энэ бол Audi машины хевсээсэн. Тэгээ яг энэ газар 2300 тийм машины төрөл байсан. Гэхдээ цагдаа нар илүү багаар харсан чинь яг тэр хэсэгт нь 83 машин байсан. Цагдаа нар энэ төрлийн машиныг хайж эхэлсэн. Бүх ийм төрлийн машинтай хүмүүс цагдаагийн газар руу ирж шалхуул гэж мэдээл тавьсан. Эхний машин, тэр машин ерөөсөө ингээ ашиглагддаггүй машин байсан. Хоёр дахь машин ч гэсэн ингээ баг хаягдсан машин байсан. Гэхдээ гурав дахь машин нь амар сонио санагдсан. Тэр машины эзэн нь бол 51 настай 3 хүүхдийн аав. Цагдаа нар энэ хүнтэй ярихад жон сонио мэдрэмж төрөгцөн гинэ. Энэ хүн ихэнд ирэх цагтаа ирээгүй цуцалсан. Гэтэ хэдэн хоногийн дараа ирсэн. Цагдаа нар машины шалгаа тэгээ энэ эрэгтэй хүнийг ч гэсэн ингээд ДНХ-г нь авсан гинэ. Тэгээ энэ эрэгтэй маш тайван тэгээ ерөөсөө сандарч мандарсан байдал байгаагүй. Цагдаа нарт сонио мэдрэмж төрсөн. Энэ эрэгтэй гинт өөрөө ярьж эхэлсэн. Гараж анзалж байгаа, машин анзалж байгаа. Тийм болохоор машиныхаа хевсийг сольсон гэж бас хэлсэн. Цагдаа нар чиний тэгээ хуучин хевс чинь хаана байгаа юм бэ гэсэн чинь ой модон дотор байдаг байшин дотор маань байгаа. Та нар ирж үзэж болно, шалгаж болно гэж хэлсэн. Цагдаа нар энэ хевсний мэдээллийг энэ хүнд хэлээгүй байсан. Гэхдээ энэ хүн өөрөө тайлбар тавиад тэгчмүүдээ бас ирж үзэж болно гэж санал тавьсан болохоор цагдаа нар жоохон эйгүү санагдсан. Яаж ийм их юм мэдэж байна? Яагаад яг энэ дээр тайлбар тавиад байна гэж. Гэхдээ энэ хүн минийснээр амар тайван байсан. Цагдаа нар энэ хүнтэй цуг ой мод руу очиж тэр байшин руу очиж
шалгасан байна л да. Тэгсэн чинь тэр хевсийг харсан чинь яг ориг хевс нь бишээсэн. Тэр үзүүлс одоо хуучин хевс гэдэг байгаа нь. Цагдаа тэрийг харчингуудаа гайхаад энэ чинь ориг нь биш ээ гэж бодсон. Тэгээ цагдаа жоон тойрч шалгасан чинь хогийн савн дотор нь тэр ориг хевсийг олсон. Тэгээ тэр хевсийг шалгаж үзсэн чинь амтны цус тэрэн дээрээс нь олцсон. Тэгээ цагт нар яг байшин дотор нь байхад цагдаагийн газар тэр машин үлдсэн баа штэ. Тэгээд шалгадаг хүмүүс нь шалгаж байсан байна л да. Тэгэхэд машин дотроос нь амтны цус олцсон. Тэгээ бас хүний үс олцсон. Урт үстэй хүний үс олцсон. Тэгээ бас хүний цус багаж дотор нь тэгээд уртлын суудал дээр нь хүний цус олцсон. Миний хэлснээр энэ нэрхтээ 3 хүүхэдтэй их нэртэй өмнө хизээч ямар ч гэмт хэрэгт орооцолж байгаагүй. Тэгэхдээ 5 өдөр нь эхнэр нь бэлэгт байхад энэ нэрхтээ 2 хүүхэдтэй гэртээсэн чинь цагдаа нар хурж ирээд баривчлаад явсан. Энэ нэрхтээ хамгийн том эрэгтэй хүүхэд рүүгээ залгаад 25 настай 2 дүүгээ хараад өгөөжгээд тэгээд цагдаатай зуг баривчлагтаад явсан. Энэ нэрхтээ ярилцлаганд орохдоо бүх юмыг хийгээгүй гэж хэлсэн, одоо үгүйсгсэн. Тэгээд цагдаа нар Каролины алга болсон өдөр юу болсон, хаана байсан бүх юмыг асууж эхэлсэн. Энэ нэрхтээ бол анчин хүн. Тэгээ энэ нэрхтээ хэлж байгаагаар бол өглөө нь анчныхаа одоо явдаг хүмүүстэй явдаг юмдаа явсан. Тэгээ өдөр нь усанд унж нороод харахаар болсон ганцаараа. Тэгээ тэр өдрөө 2 удаа уцаараа ярьсан гэж байгаа. Өглөө нь одоо энэ анчныхаа дарахтаа ярьсан. Тэгээд өдөр нь явхдаа бас энэ дарахтаа ярьсан гэж байгаа. Цагдаа нар энэ эрэгтэйг худлаа ярьж гэнэ гэж бодсон. Яагаад гэвэл уцных нь цагийг харангуут энэ эрэгтэй хэлж байгаагаар 3 цагт залгаагүй. Одоо 3 цагт энэ эрэгтэй анчнаа ингээд дуусгаад явсан гэж байгаа. Гэхдээ 3 цаг залгаагүй 10 цагт залгасан. Тийм болохоор энэ эрэгтэй 5 цаг худлаа ингээд 5 цагийн зөрүүтэй худлаа ярьсан. Тэгээ цагдаа нар бас энэ эрэгтэйд машин дотор хүний цус олдсон гэж хэлсэн. Гэхдээ энэ эрэгтэй ерөөсөө нэг тэгээ сандрахгүй жоохон сандарсан мөртлөө үгүй би тэгээгүй үгүйсгэдсэн гинэ. Тэгээд 5-таас хагасаа бүтэн сайн энэ ярилцлага нь үргэлжлүүлсээр л байсан. Ингээд хэдэн цаг үргэлжлүүлээд бүтэн сайн өдөр нь энэ нэрхтээ өөрийнхөө өрөөнд дотор амиа хорлох гэж хичээсэн. Тэгээд дараачихын өдөр нь нэгтгэд цагдаа нарт би үннээ хэлмээр байна гэж хэлсэн. Яг юу болсон бэ гэдгийг энэ эрэгтэй хэлж байгаагаар бол энэ эрэгтэй Каролины байсан зогсоол дээр нь цуг хамттай байсан. Тэгэхэд Каролин чи яаж яваад байгаа юм бэ хөгшин өвгөн минь ч юм уу нэг тиймэрхүү юм хэлсэн. Тэгсэн чинь энэ эрэгтэй уурлаад Каролиныг түлхээд хоошоо харсан чинь Каролин толгоогоо машинд нь зохиод тэгээд унтсан. Ойртож харсан чинь Каролин амнаас нь цус гарч исэн. Энэ эрэгтэй сандарсандаа Каролиныг аваад багажиндаа хийгээд хэдэн цаг тойрч машинд гаж явсан гэж байгаа юм. Тэгээд ой модонд байдаг нэг жижигхэн байшин байт юм байна л да. Энэ тэр ой модонд байдаг жижигхэн байшин яг амьдардаг байшин биш, зүгээр хаяа тийшээ очдог байшин. Гэхдээ гэр бүлтэйгээ ингээд нэг өөр том байранд амьдардаг. Гэхдээ тэр ой модонд байсан байшиндаа очиж машиндаа ингээд хойтол талыг үлдээсэн гинэ. Каролиныг аваад тэгээ бүр хэдэн милийн цааш явсан гинэ. Нэг газар очингуудаа Каролины толгойн ийм алхаар цогсон. Яагаад гэвэл өөрөө анчин гэж байгаа. Тийм болохоор Каролиныг 100% өгсөн гэдгийг юу яах гээд одоо ботлох гээд гэх юм уу. Тэгээд энэ эрэгтэй хэлж байгаагаар болохоор гинт дараачийн өдөр нь сэрсэн. Тэгээд юу болцсон бэ гэвэл орныхон тэнд вискиний сав шилдгээд дотор нь вискитэй хувцгүй. Тэгээ машинаа харсан чинь машин цэвэрхэн болцсон, бүх юмаа цэвэрлсэн. Тэгээд Каролины бие алга болцсон. Өөрөө хаана Каролины биег нууснаа мэдгүй. Тэгээ бас өөрийнх нь хэлж байгаагаар болохоор хэдэн цаг явж Каролины биеийг хайсан. Тэгтээ олоогүй. Цагдаа нарт болохоор магадгүй тэр газар гэж амар олон газар хэлсэн. Цагдаа нар бүх газруудыг шалгаж үзсэн чинь ямар ч бие ч юм уу цус олдоогүй. 10 сарын 22-нд одоо баригсныхаа 6 хоногийн дараа цагдаа нар тэр 25 настай эрэгтэй хүүхдийн ярилцлаганд дуудаж авчирсан.
хүүгээс нь асуусан чинь хүн нас цуг байсан. Тэгээ яг тэр оройн цуг байсан хүн байхгүй. Яг юу хийсэн тодорхойгүй. Тийм болохоор цагдаа нар энэ эрэгтэйд одоо энэ 51 настай одоо аавд нь танаа хүүг бид нэр сэжигтэн болгож барина гэж хэлсэн. Гэхдээ яг үндэ хүүгийн сэжигтэн болгохгүйгүй зүгээр аавыг айлгаж бас үнэнгээ хэлүүлэх гэж тэгж хэлсэн. Тэгээ цагдаа нар чи хүүгээ хамгаалах гэж энийг хийж байгаа бах тийм болохоор хүү чинь буруу юм хийсэн бол энэ биднэрт хэлэх ёстой мэл ёстой гэдэг. Тэгээд өөрийг нь тэр байдлаас ашиглаж эхэлсэн. Тэгээ энэ 51 настай эрэгтэй эхэлж итгэхгүй ерөөсөө юу яриад байгаа та нар манай хүүтэй яриаггүй гэд ерөөсөө цагдаа нарт итгэхгүй байсан. Гэхдээ цагдаа нар утас өгөөд чи хүүгээс ганцхан асуулт асууж болно тэр нь бол бид нартай ирж ярилцлага хүснэ үү гэж асууж болно гэж хэлсэн. Тэгсэн чинь энэ эрэгтэй уцыг аваад асуусан чинь хүн угаасаа ярилцлаганд орсон юм чинь тийм л гэж хариулсан. Тэгсэн чинь энэ эрэгтэй гинт өөрөө уйлаад эхэлсэн. Уйлжсэн надад газрын зураг өгөөч гэж асуусан. Тэр газрын зурган дээр нэг газар руу заагаад энд байгаа гэж хэлсэн. Тэгж хэлэхдээ бас цагдаа нарт би энэ эмэгтэйг алхаар толгойлон зохиогүй би буудсан гэж хэлсэн. Буудахтаа өөрийгөө буудах уу эсвэл энэ эмэгтэйг буудах уу гэдгээ шийдэж чадаагүй гэж бас хэлсэн. Энэ газар бол анх байсан газараас 10 милийн цаана цагдаа нар тийш очоод ой модон дотор орж эхлээд хайж эхэлсэн чинь Каролины бие нь олсон. Каролины бие нь амар ингээд түлхэгдсэн байсан. Тэгээд биеийн шалгаад үзсэн чинь энэ эрэгтэй хэлсэн бүх юм нь үнэн биш байсан. Каролин 2 удаа буудалсан байсан. Энэ эрэгтэй хэлэхдээ ганц л удаа бууцсан гэжсэн. Тэгтээ Каролин 2 удаа буудалсан байсан. Тэгээд нэг газар нь бол энэ яг одоо цээжнийхэн доор. Тэгээд нөгөөх нь бол баруун чихнийхэн дээр бодулсан байсан. Тэгээд бас толгойлон тэгээд хүзүүлүүн амар хүчтэй цохиулсан, олон удаа цохиулсан амар гэмтэлтэй байсан толгой хүзүү хоёр нь. Тэгээ энэ нэрхтээ бас Каролины биеийг шатаах гэж хичээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгээ цагдаа нар бүх юмыг ингээд сүлд нь одоо ингээд харахад амар олон газар Каролины юмнуудыг ингээд хаягдсан, тараацсан байсан. Тэгээ цагдаа нар ойлгож байгаа болохоор энэ нэрхтээ бүх юмыг бас хөлвөлсөн байсан. Цагдаа нарыг яаж ингээд буруу замаар явуулах уу, яаж олуулахгүй байх уу гэдгээ. Тийм болоо Каролины хувц мувцны бүх ингээд өөр газруудаас олдсон. Цагдаа нар энэ нөхцөл байдлыг амар сонин гэж үзсэн. Яг тэгвэл Каролин тэгээ энэ нэрхтээ ямар ч бие биентэй холбоогүй, насанд биш одоо ингээд ямар ч холбоогүй. Тэгээд Каролин өдрийн цагт ингээд алуулсан гэдэг нь амар сонин. Тэгээ энэ эрэгтэй ч гэсэн өөрөө хизээч гэмт хэрэг хийж байгаагүй. Эргэн тойрны хүмүүсээс нь асуухад энэ эрэгтэйг амар сайн аав, дандаа гэр бүлтэйгээ цуг байдаг, амар сайн сэтгэлтэй гэж хүмүүс хэлдэг. Тийм болохоор бүх энэ болж байгаа юмнууд нь цагдаа нарт амар сонин санагцсан. Гэхдээ энэ эрэгтэй нэг асуудал нь бол өөрөө архичин байсан. Гэхдээ тэрийг эргэн тойрныхоо гэр бүлтэй хэлэхгүй амар нуудаг гэсэн. Тэгээд бас нөгөө ой модон дотор байдаг байшин дотроо очиж уудаг гэсэн мэл да ганцаараа. Тэгээд жишээ нь баяр маягт явахдаа юу ч уудаггүй. Тэгтээ ганцаараа тэр байшин руу очиж уудаг гэсэн. Ганцаар уудаг гэсэн. Хүмүүсээс амар нуудаг гэсэн гэж байгаа. Тэгээд бас нэг сонин юм нь энэ Каролины алга болгохын өмнөх өдөр нь энэ эрэгтэй бас анжныхаа найзуудтай одоо ингээд цугаа модон дотор байсан мэл та. Тэгсэн мөртлөө гинт бас яваад өгсөн гэж байгаа. Оройн нь тэнд байсан хүмүүсийнх нь нэг нь энэ 51 настай эрэгтэйг машинтайгаа тойрч явахыг харсан гэж байгаа. Тэгээ Каролины алга болдог өдөр энэ эрэгтэй эрт ирээд тэгчүнгөтэй өдөр нь төрөвч алга болгоцсон гэж явсан гэж байгаа. Тэнд байсан хүмүүсээс нь сонсоход. Гэхдээ өөрөө цагдаа нарт болохоор би нороод тэндээс явсан гэж хэлсэн. Тэгээд цагаа бас буруу хэлсэн цагдаа нарт. 3 цагт явсан гэж хэлсэн мөртлөө яг үүндээ 10 цагт явсан. Тэгээ ямар ч байсан энэ эрэгтэйгийн шүүх хурал нь эхлээд тэгээд ярилцлаганд шүүх хурлынхаа ярилцлаганд орсон чинь яг адилхан
түүхээ ярьж эхэлсэн. Энэ эрэхтэй ямар нэгэн сэтгэл зүйн өвчнөд байна уу гэж харсан чинь байгаагүй. Тэгээд яаж Каролиныг алсан бэ гэвэл хайлт түлхсэн чинь өөрөө унаад толгой цохоод өгсөн гэж байгаа. Тэгвэл цагдаа нар ингээд тэнд шүүх хурал болж байхад тэндээс хүмүүс энэ түүхэнд нь сайн итгэж чадахгүй яаж ингээд түлхээ тэгээд энэ хүн тэгэж амар хүч чаддаг байна гэж нэг бодлоор энэ цагдаа прокурорыг ингээд өөртөө бодоод за магадгүй ийм болсон байх гэж нэг бодол нь болвол энэ хоёр хэрэлцсэн. Энэ эрэхтэй чанга зогсон баг Каролиныг. Тэгсэн чинь Каролин ухаалтаа дунцсан. Энэ эрэхтэй айсандаа болоод Каролиныг улам их зогсон байж магадгүй. Каролин ямар ч байсан сэрсэн. Тэгээ энэ эрэхтэй асуудалд орхосоо айгаад дахиад зогсон. Цохиж алсан. Гэтэ нэг асуудал нь бол энэ эрэхтэйг хүн алсан гэдэг шүүлт өгч чадахгүй. Яагаад гэвэл яг юунаас болж Каролин өгсөн гэдгийг тодорхойлж чадахгүй. Яг тэр түлхэлтээс болсон болвол алах гэж түлхээгүй юм чинь одоо ингээд алсан гэж тооцогдохгүй гэх юм уу, шалтгаан гэх юм уу, өхлийнхэн шалтгаан гэдэг шүүлт өгөн тэр нь арай ондоо. Тийм болохоор цагдаа нар бас яг юу хаана хизээ өгсөн гэдгийг тодорхойлж чадахгүй. Гэхдээ өөрөөх нь хэлж байгаа болохоор түлхсэн болохоор өгсөн. Тэгээд би Каролины биеийг шалгасан мэрэгжлийн техникэрүүд орж ирээд гэрч болсон. Яг л эднэрийн харж байгаагаар болохоор нэг буудалд нь болвол Каролиныг амьд байхад нь буудсан буудалд. Тэгээ дараачих нь болвол хөвгтөн багт нь. Энэ мэрэгжлийн техникэрүүдийн бодож байгаа нь болохоор магадгүй энэ хоёр хэрэлдээд тэгээд Каролиныг нуруулунд буудсан. Тэгээ энэ буудалд нь болвол Каролиныг зогсож байхад нь буудсан буудалтай байхгүй юу? Тийм болохоор энэ эрэхтэйн өөрөх нь хэлж байгаа бол Каролиныг хөвтөж байхад би буудсан гэж байгаа. Гэхдээ энэ техник гэрүүдийн харж байгаа болохоор Каролин зогсож байхад буудсан. Яг ингээ уртаас нь тэгээд нуруулан буудсан чинь хоошоо харсан багт нуруулан буудсан чинь Каролин унтсан. Тэгээд Каролин 1 метр ч юм уу мөлхсөн. Тэгэхэд араас нь толгоор нь буудсан. Тэгээд энэ эрэхтэйгийн шүүлт нь гарч ирээд бүх насаар нь хорих ял өгсөн. Яг л энэ шүүгчүүд нь энэ эрэхтэй хүний түүхэнд нь итгэхгүй энэ нотлох баримт болсон юмнууд нь итгээд энэ эрэхтэйд ийм ял өгсөн. Тэгээд бас дараа нь бодоход яг яагаад ийм болсон бэ гэвэл магадгүй энэ эрэхтэй өөрөө согтуу байсан байх. Яагаад гэвэл миний өмнө хэлснээр энэ эрэхтэй амар их нуудаг байсан, согтуу уудаг гэдгээ. Тэгээд Каролинтай уулзахдаа магадгүй согтуу байсан. Тэгээ машин барьж исэн. Тийм болохоор энэ хэрүүлд оронгуудаа яана би ууцсан байгаа одоо хүмүүс намайг ууцсан гэдэг мэднэ гэдэг ч юм уу. Тийм болохоор гинт бүр нуух гад иймэрхүү юм болцсон гэж цагдаа нар бодсон. Гэхдээ хин ч яг юу болсныг 100% мэдгүй. Тэгээд бас энэ явдлын дараа амар их асуултнууд гарч ирсэн. Жишээ нь тэр толгоо одоо Каролины толгооныхон гимтэл хаанаас гарч ирсэн бэ? Яагаад толгоонд амар их тийм гимтэлтэй байсан? Хин нэг нь зогсон баа. Хин нэг амар олон удаа зогсон. Тэр нь хаанаас гарч ирсэн? Тэгээд яагаад энэ эрэхтэй тэр Каролины алга болдог өдөр эрт явсан? Тэр анчныхаа юунаас. Тэгээд бас яг өдөр Каролинтэй энэ эрэхтэй хэрэлдээд ийм бөө юм болж байхад 80 хүмүүс тэр хаваар байсан. Одоо яг тэр зогсоол дээр биш л дээ. Гэхдээ энэ хаваар яагаад хин нэгэн ч энэ хоёрыг хараагүй юм. Тэгээ Каролин толгоо цохиж машинд нь цохиж унсан болвол яагаад машин дээр нь ямар ч мөр авахгүй Каролин цусны ч юм уу ямар нэгэн байдал цохиулсан гэдэг мөр ямар ч тийм юм байхгүй. За өнөөдрийн болсон явдал нэг иймэрхүү болсон явдал байлаа. Та нарт энэ бичлэг таалагдсан байгаасаа тэгээд илүү олон болсон явдал сонсомоор байвал хэлээрэй. Би чадхаараа ихийг хийнэ. Гэхдээ болсон явдал бас хийх гэж амар цаг зав шаарддаг. Тийм болохоор банк хийгээд чадахгүй. Гэхдээ би чадхаараа ихийг хийнэ. Тэгээд хамаас энэ бичлэг таалагдсан бол лайк дараарай, коммент бичээрэй, subscribe дараа. Тэгээд бас зүгээр үзэж олно. Тэгээд хэдүүлээ дараачихаа бичлэгэн дээр уулзцгаая. Баяр таа.